нь 2012 оны 4 сард Америкийн нэгдсэн улсын бизнесийн сургууль хөтөлбөрүүдийг магадлалыг дэмжлэх үндэсний зөвлөлөөс аль биесээр магадлалыг дэмжлэх авсан байгаа. За санхүү эдийн засгийн дэд сургуулийн санхүү удирдлагын техникийн бүс нутагтай хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургууль судалгаа эрдэм шинжилгээний тэргүүлэх институт болохоор зорж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид нэр оюутнуудын сургууль судалгаа эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор Монгол улсад анхудаа санхүүгийн менежментийн улсын ах дугаар олимпиадыг зохион байгуулан ажиллаж байна. Анхны олимпиадын үндсэн зорилго нь санхүүгийн мэргэжилтэн бэлтгэж буй нийт сургуулиудын оюутнуудын ур чадрын түвшинд үнэлэх, тэдгээрийг цаашд биедан суралцаж мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх бололцоо болгох, цаашлбал санхүүгийн мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудынхаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэхүү хамтын ажиллагаанд тулгуурлах нь санхүүгийн боловсролын түвшинд төвшөнд үнэлэлт өгөх, түүнийг хөгжүүлэх, санхүүгийн боловсролын түвшин олон улсын түвшинд хүргэх үндсэн зорилготой юм. Энэ олимпиадад маань Монгол улсын хэмжээнд бид санхүүгийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй ихтэй сургуулиудын төгсөх курсын оюутнууд хамгаалах боломжтой бөгөөд сургууль төс бүрээс дээдл нь 2 баг оролцсноо. Баг тус бүр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд мэргэжлийн багшаар удирдуулсан байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 12 сургуулийн 17 баг 85 оюутан оролцохоор хүсэлтэд ирүүлээд байна.